За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл хотын экологийн хичээл тийм ээ. За хотчлтын үед гарсан цаг уурын өөрчлөлт гэсэн хичээл байх нэ. За өмнөх хичээл дээр бид нар ерөнхийдөө хот тосгодуудыг яаж байгуулдаг вэ тийм ээ. Хотод одоо газрыг хэрхэн төлөвлөдгийг за төлөвлөхийн тулд тийм ээ юуг анхаарах ёстой юм гэдгийг үзсэн. За дараа нь бид нар хот тосгонд одоо барилга байгууламж хэрхэн барих ёстой юм, ямар ёс зүйтэй, ямар экологийн экспертиз хийж барилга байгууламж барьдаг вэ гэдэг талаар үзсэн. За ингээд барилга байгууламж бариад хотоо төлөвлөд амьдарч байгаа хүмүүс цаг уурт одоо хэрхэн өөрчлөлт оруулдаг талаар өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За энэ хүү хичээл маань бол мэдээж эрэг нөгөө хүний эколог гэсэн номоо ашиглаж байгаа. За мөн дээрэс нь юу ашиглаж байгаа вэ гэхээр за энэ айконы мэдээ бэлтгэгч нийтлэгч за энэ экологч гэж хэлэх. Ер нь бол экологийн чиглэлийн байгаль орчны чиглэлийн мэдээ баримтуудыг бэлтгэж байдаг энэ Золзаягийн уур амьсгал ийм бодлого хөрөнгө оруулалтад хотууд руу хэрхэн чиглэж байна вэ гэдэг энэ илтгэлээс авсан хэсгийг бас оруулж өнөөдрийн хичээл дээр үзэх нэ. За ингээ хотчлтын үед одоо ямар цаг уурын өөрчлөлт байдгийг энэ нь одоо улс орны одоо бодлого хөрөнгө оруулалтанд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар үзье. За хүн төрөлхтөн хотыг хөгжүүлэх явцдаа хүмүүст хэрэгцээтэй олон зүйлийг байгуулсан боловч нөгөө талаасаа хотын агаарын бохирдол үндэсний усны нөөц багасах хэд өндөр төвлөрсөн барилга байгууламж нь хотын гэрлийн өлсгөлөнг бий болгож хүн амын хэд төвлөрөлт янз бүрийн халдварт болон шимэгчтэр үүсгдэг өвчин тархах нөхцөл боломжийг бүрдүүлж жил сар хоногийн температурын өөрчлөлт хөдөө орон нутгаас харьцангуй өөр их болгож сөрөг нөлөөллүүдийг бий болгосоор байна гэсэн. За тэгэхээр эндээс үзэхэд бол хотод бид нар маань одоо өөрсдийн хэрэгцээ шаардлага хангахын тулд хот руу төвлөрдөг гэж үздэг тийм ээ. Ажлын байр, амьдрах таатай нөхцөл, орчин үеийнхтэй хөл нийлүүлэх боломж, хөгжил, дэвшил, боловсрал эзэмших гэж хотод ирдэг боловч асар их хэмжээгээр бид нар хотод агаарын бохирдол, үндэсний усны бохирдол, хөрсний бохирдлыг бий болгодог байна. Үүнээс шалтгаалаад хотын гэрлийн өсөглөнг бий болгоно гэж. За энэ гэрлийн өсөглөн гэдэг маань бол ерөнхийдөө хотод агаарын бохирдлыг асар ихээр бий болгосноороо нөгөө нарны тусгалыг хаах юм бүрхүүл бий болгож. Үүнийг бол хотод гэрлийн өсөглөн бий болгожээ гэж үздэг. За үүнээс гадна төрөл бүрийн халдварт өвчин, за төрөл бүрийн одоо өвчлөлүүдийг халдварт бус өвчлөлүүдийг бас үүсгэж байдаг ийм онцлогтой байх нэ. За хот суурин газрын уур амьсгал гэдэг нь бол юу юм бэ гэж. Тэгэхээр уур амьсгал гэдгийг бол бид нар юу гэж ойлгох вэ гэхээр багадаа 30 жилийн агаарын одоо цаг агаарын тайм мэдээг тэр 30 жилд яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг гаргаж байгаа энэ үзэгдлийг бол одоо уур амьсгал гэж ойлгож байна. За тэгэхээр хот суурин газрын уур амьсгал гэдэг бүтээн босголтын үйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөж буй уур амьсгалын өвөрмөц нөхцөл юм аа. За эдгээр өөрчлөлтийн тоонд бохирдолд хотын төв рүү дөхөхийн хэрээр салхины хурдан саарах, барилга байгууламжийг тойрсон салхины хуйлралт үүсэх, хотын бүтцээс хамааран уур амьсгал дулаарах, ууршилт ихсэх, гэрлийн өлсгөлөн болох зэрэг илэрлүүд бий болждаг. Үүнийг хот газрын одоо уур амьсгал гэж хэлнэ. Тэгэхээр хот газар буюу суурин газарт ихэвчлэн хүмүүс бид нар юу хийдэг вэ гэхээр энэ бүтээн босголтуудыг хийж идэг. Нэг барилга байгууламж барьдаг гэдээ бид нар өмнө ярьсан ш тийм ээ. Тэгэхээр энэ хүү барилга байгууламжаа барихдаа яадаг байх нь салхины ирч агаарын урсгалыг тооцож үзэж барих хэрэгтэй байдаг.
За ингэхгүй барьсны улмаас одоо яах вэ гэхээр тэр салхины хурдан саарж идэг тий агаарын солилцоо явагдахгүй болж идэг. Үүнээс шалтгаалаад тэр хотын уур амьсгал нь одоо ялангуяа тэр агаарын бохирдол тий сэлгэхгүй нэг дор төвлөрөх ийм нөхцөл бүрдэж идэг. Ингээд тэр нь одоо яах вэ гэхээр өөгнөрч нэг дор яснараа тогтсноороо гэрлийн өсөлөнг бий болгож байдаг байна. За хотчлтын үед гарсан цаг уурын өөрчлөлтүүд ер нь хотод яаж цаг уурын өөрчлөлт гардаг вэ гэдгийг харуулж байгаа. За энэ бол 2003 оны мэдээгээр нөгөө хүний эколог гэсэн номон дээр байсан зүйлийг багш нь оруулсан шүү. За хотчлтын үед гарсан цаг уурын өөрчлөлт. За энэ бол мэдээжийн эриг сүүлийн үед улам л ихсэж нэмэгдэж байгаа ийм үзүүлэлтүүд байх хаа гэж бодож байна. За нарны цацраг хитээгаан туяа өвөл одоо хөдөө орон нутагтай харьцуулахад хотод хитээгаан туяаны тэр нэвчлэлтийн байдал нь 30%-аар бага байдаг. За яагаад бага байдаг вэ гэж. Тэгэхээр энд маань нөгөө нэг утаа тийм ээ биднээс гэр хорооллын бүсээс гаргаж байгаа утаа. За үйлдвэрлэлийн процесс эндээс шалтгаалж одоо яах вэ гэхээр хитээгаан туяаг ийм хамгаалсан одоо хүлэмжийн хийн бүрдэл их хэмжээгээр бий болдог гэж үзэж байна. Тийм учраас хитээгаан туяа өвөл бол 30%-аар бага байдаг. Хөдөө орон нутгаас хотод 30%-аар бага. За хитээгаан туяа 100 бол 5%-аар бага байна гэж. За үргэлжлэх хугацаа нь бол 5-аас 15%-аар бага байдаг байна. За температур хөдөө орон нутагтай харьцуулахад хотод жилийн дундаж температур 0.5-аас 1 градусаар их байна. За өвлийн цагт 1.2 градусаар их байна. Жишээлбэл юу вэ гэхээр хотод илүү хүйтэн байна гэсэн үг. Өвөл зуны цагт ер нь хүйтэн байдаг. Зун бол хит халхан байна, өвөл бол хит хүйтэн байна гэсэн үг. За улирлын үргэлжлэх хугацаа 10%-аар бага байна. За бохирдуулагч бодисууд. За хөдөө орон нутагт харьцуулахад хотод 10 дахин бага байна. Бохирдуулагч бодис. Хатуу эсгүүд 5-аас 25 дахин их байна. Нөгөө хог хаягдал бол бохирдуулагч бодис буюу хог хаягдал 25%-аар их байдаг. Хотод их байна гэсэн. Хий бол хотод бага байдаг. За салхины хурдан. Жилийн дундаж байдлаар бол 20-с 30% их байна. Тэгэхээр салхины хурд дээр жишээлбэл юу гэхээр хөдөө орон нутагтай харьцуулахад тэр нөгөө хуйлрах салхи гэдэг байгаа шүү дээ. Шургасан салхи одоо хөл доогуур салхилдаг салхи гэдэг. Одоо ерөөхдөө ойлгох тий. Тэгэхээр тэр салхи маань бол одоо 20-с 30%-аар их байж идэг. Яагаад гэвэл нөгөө байшингуудын коридорууд завсраар тийм ээ салхилж байгаа юм салхи бол их байдаг байна. За хар салхи бол 10-аас 20% их байна. Сэвэлзүүр салхи 5-аас 20% их байна. За тунадасны хэмжээ хөдөө орон нутагтай харьцуулахад нийт хэмжээ бол 5-аас 10%-аар бага байна. Хот суурин газар тунадасны хэмжээ бага байна. За 5 мм-ээс багагүй тунадастай өдрүүд 10-аас 10%-аар их байна. За тэгэхээр ер нь бага хэмжээний тунд цаардаг өдрүүд нь бол их байдаг байна. Цас бол 5%-аар их байна. Хөдөө орон нутагтай харьцуулахад хотод их байна. За үүлэрхэг байдал үүл хотод их байна. Түрүүн би ярьсан те нэг хүлэмжийн байдлаас шалтгаалаад утаа тортог их байдагаас шалтгаалаад үүлэрхэг байдал, бүрэнхий байдал маань ихсэж эхэлдэг 5-аас 10%. Манан өвөл 100% байна. Мантад одоо харанхуй болгочихж байгаа тий. Тэнгэр бараг харагдахгүй шахав ийм утаатай болгочихж байгаа ш.
За 100 бол 30% их байна. За харьцангуй чийгшлийн хувьд бол харьцангуй хотод бага байна. Чийгшил бага. Нөгөө цас бороо орохгүй багасаад байгаа учраас чийгшил байхгүй. Дээрээс нь нөгөө зам цардмал талбай их байдаг. Байгалийн нөгөө хөрс гэдэг юм байхгүй учраас ус чигийг барьж тогтоох юм байхгүй болчихж байгаа. Ингэснээр одоо ууршилт ихтэй. За чийгшилт нь бага байх нэ. Өвөл бол 2%-аар бага, зум бол 8%-аар бага байна. Нэлээд хуурай байна гэсэн. За ер нь бол ийм хотод байгаа цагуурийн өөрчлөлт бол ийм байдаг. Энд бол одоо юу гэхээр зөвхөн Монгол улс биш дэлхийн хэмжээнд ийм байдгаа гэдэг ярьж байгаа шүү. За өнөө цагт хоцорын газруудад амьдран сууж буй дэлхийн нийт хүн амын хөдөөнийхөөс хэдийнэ давсныг бид сая хүснэгтээс харлаа. За 2007 онд хүн төрлөختөн түүхэндээ анх удаа энэ үзэгддэг гэрчилснээс хойш хотуудад хүн амь тасралтгүй өссөөр байна. Хөдөөнөөс хот руу шилжин нөхөй үзэгдэл бол ихсээр байгаа юм аа. Амьдрах таатай орчин, эрэлхийлэн, ажил орлого, төрийн үйлчилгээ, 6 цэнгэл, 5 тухтай байдал, хоцорын газар бараадах болсон иргэдийн нүүдэл сүүлийн 60 жил орчим тасралтгүй ихссээр байна. Энэ үзэгдэл цаашид буурхан буюул бүр уламж нэмэгдэхээр байна. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь хоцорын газарт амьдрна гэсэн тооцооллыг олон улсын байгууллагуудын судалгаа тайлангаас харж болно. За эрчимтэй хотчлт Аз Африк тивүүдэд хамгийн хурдан явагдаж байна. Зөвхөн Аз тивийн хот суурин газрын хүн ам 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 3/2-ыг эзэлж байна. За Азийн хотууд хурдцтай тэлж дагуул хот, шинэ хотуудыг асар олноор нэмэгдүүлж байгаа бөгөөд энэхүү эрчимтэй хотчлтыг дагаад эдийн засаг, нийгэм, байгаль орчны төрөл бүрийн асуудлууд нэмэгдсээр байна. Энэхүү асуудлууд нь хотын удирдлагуудын толгой дээр бууж байна. Иймдээ ч одооноос орон нутгийн засаг захиргаатын эрх мэдэл төсөв зарцуулалт, шийдвэр гаргалт, манлайлалын ач холбогдлыг дэлхийд дахинаа чухалчилж үзсээр байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3%-тай тэнцэх хэмжээний талбайд нийт хүн амын 45 орчим хувь нь амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавин амьдарч байна. Дэлхийн хотуудын 75 орчим хувьд орлогын тэгш бус байдал үлэмж нэмэгдснээр байгаль орчны болоод нийгмийн эрүүл мэндийн томоохон өрсөлдүүд учирсаар суур болсоор байна. Манай улсад ч энэ нэмэгдэж байна. Албан бус суурьшлийн бүсүүд их хэмжээгээр нэмэгдсээр эрчим хүч, унтны усны их үүсвэр хомсдол дагуулхаас гадна байгаль орчны төрөл бүрийн бохирдлын их үүсвэр бий болсоор байна. Улаанбаатар хотын жишээнээс харахад нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороолол төвлөрсөн бөгөөд дэд бүтэлцгүй амьдарч байгаагийн хор хөнөөллийг бид харсаар амссаар байна. За хот суурин газруудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах дасан зохицох арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөд үндсэндээ 2 замаар тэмцэж болох юм гэж үздэг. За нэгдүгээрт нь сөрөг нөлөөллийг бууруулах буюу сааруулах арга хэмжээ. Энэ нь шатах малтмал буюу нүүрс, газрын тос, шатааснаас үүдсэн хүлэмжийн ялгарлыг аль болох багасгах замаар дэлхийн дулаарлыг сааруулах арга зам юм. Нүүрснээс татгалзах, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн нийтээр анхаарлаа хандуулан ажилласаар байна. Харин нөгөө арга зам нь тухайн орчин нөхцөл дасан зохицох зайлшгүй шаардлага гарч байна. Энэ нь нэгэнтээ өөрчлөгдөж байгаа дэлхийн уур амьсгалаас үүдэн гарч байгаа төрөл бүрийн байгалийн үзэгдэл, нийгмийн халдвар төвчин, байгалийн нөөцийн хомсдол зэргийг
хэрхэн даван тулж дасан зохицож дархлаатай болох тухай асуудал юм. За энийг дасан зохицож дархлаатай болж амьдрч чадж байгаа нь одоо өнөөдрийн нийгмийн хоцоронгийн одоо уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицож байгаа хэлбэр гэж ойлгож болох юм аа. За Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээгээр үнэлгээний 2 дугаар илтгэлд дурдсанаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үзэл баримтлалын үндсийг уур амьсгалын өөрчлөлтөөс улс орон нийгэм эдийн засгийн эмзэг салбарт цаашид учирч болох эрсдлийг бууруулж байгаль орчиндөө ухаалгаар зохицсон ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх явдал юм гэж тодорхойлжээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагаварт байгаль нийгэм өртөх байдлыг бууруулах эсвэл эерэг нөлөөлөл аятаа таатай нөхцөлийг бий болгох бүрэн дүрэн ашиглахад чиглэсэн хүний үйл ажиллагаа арга хэмжээ гэж хэлж болох юм аа. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд засгийн газрууд оновчтой бодлого гаргаж түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө төсвийг бүрдүүлэх шаардлага тулгарсаар байна. Хөгжиж буй орнуудад эрчимтэй хөгжиж буй хэсгүүдэд барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсээр байна. Энэ их хөрөнгө оруулалтыг хүрнээр биш ногоон хөгжлийн хөшүүргээр уялдуулах зайлшгүй шаардлагатай. Ийм ч учраас санхүүжилтийн төрөл бүрийн механизмуудыг бий болгож уур амьсгалын өөрчлөлтийг сөрөг нөлөөллийг бууруулах доройтой алхмуудыг хийх шаардлагатай байна. Нэгэн тод жишээ гэвэл 2015 онд Парисын хэлэлцээрийн дараахан байгуулагдсан уур амьсгалын ногоон сан юм аа. Энэ сангийн их усүрийг ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын засгийн газрын төсвөөс тодорхой хувийн хвшлээс босгодог бөгөөд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх төсөл хөтөлбөр үйл ажиллагаануудыг санхүүжүүлдэг. Манай улс одоогийн байдлаар уур амьсгалын ногоон сангаас хамгийн олон төсөл авч хэрэгжүүлж буй орнуудын нэгт тооцогдсон юм. За уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцэд Монгол улс 1993 онд нэгдэн орсон бөгөөд улсын их хурал Парисын хэлэлцээрийг засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны 9-р сарын 1-нд сойрхон баталсан байна. Ингэснээр улс орон бүрийн амлалт болгон баталсан үндэсний зорилтод хувь нэмэр хэмээх баримт ичгээ Монгол улс албажуулан хэрэгжүүлэх болсон гэсэн үг юм аа. За дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Монгол улс 2030 он хүртэл үлэмжийн ялгарлалтыг бууруулах суурь төвснөөс 14%-аар бууруулах амлалт авсны тал орчим хувийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх боломжтой гэсэн судалгааг 2018 онд нийслэлийн байгаль орчны газраас гаргасан байдаг. Энэ нь Улаанбаатар хот уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх томоохон үүрэг хүлээж илтгэж байгаа илэрхийлэл юм аа. За тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхийн тулд бид одоо яах ёстой вэ гэхээр энэ уур амьсгалын одоо тэр өөрчлөлтийг бий болгоод байгаа шалтгаануудыг нэгдүгээр олох хэрэгтэй. Тэрхүү олсон шалтгаан дээрээ одоо яах вэ? Төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн хандив тусламж авч яах нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах алхмуудыг хийж эхэлсэн байна. За ингээ 2018 оноос хойш 19-20 онуудад манайхан түүхий одоо нүүрс түлхээ болж одоо коксжуулсан нүүрс буюу бүрэн шаталтад нүүрсийг бий болгосон шүү дээ, тийм ээ. За энэний хүрээнд бол одоо хүлэмжийн ялгарлыг бол
тодорхой хэмжээгээр багасгаж чадсан гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ маань бол одоо юу вэ гэхээр тэр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах конвенцэд нэгдэн орсны үр дүн гэж үзэж болох юм аа. За ийм ч байдлаар одоо Монгол улс бол одоо улс орон гадны орнуудын тэр хандив тусламж санхүүжилтээр одоо яах нь уур амьсгалын өөрчлөлтөө бууруулах алхмуудаа хийж явдаг байгаа юм байна. За үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2017 оны байдлаар манай улсад 1 саяас дээш хүн амтай хот нь 1 буюу Улаанбаатар, 100-аас 150 мянган хүн амтай хот нь 2 буюу Дархан Эрдэнэт, за 20-аас 50 мянган хүн амтай хот нь 13, 10-аас 20 мянган хүн амтай нь 9 буюу нийт 10 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот суурин газар 25 болж хотчлтын түвшин 67.3% хүрээд байгааг илэрхийлсэн байна. За хүн амын хэд төвлөрөл үүснээс хот төлөвлөлтийн бодлого бүр мөсөн алдагдаж түүнийг даган нийгмийн эдийн засгийн давхар бэрхшээлүүд үүссэн бөгөөд тулгамдсан олон асуудал бий болж байг. Бид одоо цаад их үүсвэр учир холбогдолтой харах хэрэгтэй болсон. За хотчлолтой холбоотойгоор хүн ам хэд шигүү суурьшснаар хүн амын өвчлөл нэмэгдэж байна. Өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болох амьсгалын тогтолцоо, зүрх судасны тогтолцооны өвчнөв, за гэмтэл, хордлого, за гадны шалтгаан бус тодорхой эмгэг гэх мэтээр ихээр нэмэгдсэн байна. Энэ нь бол хамгийн наад зах нь хашилтаа иргэдийн тоо асар их нэмэгдэж байгаа нь бол энэ уур амьсгалын өөрчлөлтөөс ихээхэн шалтгаалж байна. Хүн амын төвлөрлөөс ихээхэн шалтгаалж байна гэдгийг тодорхойлсон байна. За уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хотын бичил уур амьсгал өөрчлөгдөн ургамлан бүрхевч хөрс усны шинж чанарт ил дордож байна. Улаанбаатар хотод илрэх уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн үр дагаврыг бол дараах байдлаар томьёолсон байна. За хотын дулааны нөлөө нэмэгдэх стресс үүсгэх. Халууны долгион, хүйтний долгион зэрэг нь нэмэгдэх буюу эдгээр нь одоо агаарын температур өндөр болох, хит хүйтэн байх, за олон хоног дараалан үргэлжлэх халуун өдрүүд, хүйтэн өдрүүд байх зэрэг нь бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн илрэл юм а гэж үздэг. За мөн хөрсний хөлдөлт кэсэлтийн давтамж ойртох, ундны усны чанар муудах, ус цагуурын гаралтай гамшигын үзэгдэл нэмэгдэх, за хит их хур тундас орох, үер болох, за хүчтэй салхи шуурга бий болох зэрэг нь бол гамшигт үзэгдэл нэмэгдэж байгаа нэг илэрхийлэл байна. За хотын ногоон бүс ургамлын зүйлийн бүрдэл цөөрч байна, талбай ихсэж байна гэж байгаа нь одоо харшлын шинж тэмдэг бөгөөд энэ нь одоо өвчлөлийг үүсгэх бас үндслэл болж байна. За халдвар төвчин тээгч хортон шавж олшрох, популяц нэмэгдэх, халдвар төвчин хортон шавжийн одоо популяцийн тоо толгой нэмэгдэж байгаа нь бол бас нэлээд анхаарал татж байна. За харшил болон халдвар төвчлөлийн тоо нэмэгдэх, хотын эрчим хүчний системийн хэвийн горим алдагдах зэрэг нь бол одоо уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр учирч буй үр дагавар юм а гэж үзэж болох юм а. За мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үзэгдлүүд нь зам, суваг, дамжуулах байгууламж зэрэг хотын инженерчлэлийн болон тээврийн бүтцэд хамгийн их хохирол учруулдаг байна. За Эрдэмтэд хэд халууны долгион, хүчтэй аадар бороо, ул хөрсний хөдөлгөөн үйлчлэл нь замын чанарыг муутгах, барилгын зардлыг өсгөх, хотын хөгжлийг удаашруулах муу нөлөөтэйг тооцоолсон байдаг. Иймд үерийн аюулыг зайлуулах, урьдчилан сэргийлэх, инженерийн шугам шүлжээ, сувгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, засах, сэлбэх арга хэмжээг авах, замын чанарт тавих стандартыг мөрдөх, шороон замыг багасгах зэрэг зорилт нь хотуудад одоо тулгарч байна.
Мөн хот орчмын зуны цагт хит халуун хуурай үеийн эрчим үргэлжлэх хугацаа нэмэгдэх, төмрийн аюултай үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдэх, өвлийн дундаж температур болон дулаан өвлийн давтамж нэмэгдэх, аадар борооны эрчим нэмэгдэх, хаврын шар усны үер ихсэх, цас орох хугацаа, цасны зузаан багасах, гадаргын болон гүний усны төвшин буурах, нөөц багасах, хүчтэй салхи шорон шуурганы эрчим, давтамж нэмэгдэх, за цаг агаарын хэлбэлцлийг илүү мэдрэг, хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар агаарын даралтын огцом өөрчлөлт нэмэгдэх зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохирол учруулж байна гэж үзэж байна. За иймээс Монгол улсын нийт хүн амын талан амьдарч байгаа Улаанбаатар хотын эрүүл мэндийг хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох нэн тэргүүний ажил байх ёстой юм а гэж үзсэн байна. За дээр дурдсан сөрөг нөлөөллүүдтэй манай хот хэдийн нүүр тулж эхэлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөө цаашид дасан зохицохын сацуу ногоон өсөлтийг дэмжиж бүтээмжийг бий болгох, үр ашиг сайтай үйл ажиллагаануудыг бий болгох зэрэгт анхаарлаа хандуулан өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна гэж хэлсэн байна. За Монгол улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн ялгаар дэлхийн бусад улс хотуудыг бодоход харьцангуй бага боловч нэг хүнд ноогдох ялгаруулалтын хэмжээ нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагдаж буй байгалийн нөөцийн ашиглалт зэрэг нь бол дэлхийд бол дээгүүрт орж байна. Энэ нь аливаа үйлдвэрлэл үйл ажиллагааны үр ашиг бүтээмж том муу байгааг бол илэрхийлж байгаа юм байна. За хот өөрөө манлайлах нөөц болцоотой түүний хөшүүрэгдэх боломж шийдлүүдийг дэлхийгээр дүүрэн байгаа гэдэг нь шат дараатай арга хэмжээнүүд авах боломж дүүрэн байгааг илэрхийлж байна. За эцэст нь хэлэхэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхийн хотууд асар их үүрэг хүлээж байна. Үүнийг дагаад хотын удирдлагуудын шийдвэр гаргагчид трендийг онцгойлон анхаарч манлайлж чадвал хөрөнгө мөнгө тэмч толгой өвдгсөн асуудал биш гэж ойлгож болно. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийг бодитоос сааруулж үр дүнтэй тэмцээгүйвэл хотуудад эрх мэдэл, шинийг санаачлан турших боломжийг олгож, санхүүжилтээр дэмжих, хамтран ажиллах боломжийг бий болгох шаардлагатай. Үүний үр дүнд үр ашигтай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга замуудыг олж болох юм а гэдэг илэрхийлсэн байна. За энэ түрээд өнөөдрийн хичээлээ дуусгая. За сүүлийн хэсэг маань бол тэр Золзоя гэдэг хүний нийтлсэн хэсгийг багш нь орууллаа. Гэхдээ багшийнх нь бодол санаа энэ хүнээс нэг зөрөөгүй учраас би энэ хүний материалыг авч оруулсан байгаа шүү. Манайхан тэр хаягаар нь ороод бас материалуудыг уншиж үзэж болно. Ингээд өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та нартай баярлалаа.